Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. Би тэд явсаар байгаад Шотландын хамгийн том хот болох Глазгов хотод ороод ирсэн байна. Дөнгөж хотын төвд орж ирээд айгүй нэг бас хуучны гайхалтай түүхийн дурсгалт, архитектурын бас их гайхалтай шийдэлтэй тийм газар ирлээ. Энэ болохоор Glasgow Central Station гэж төмөр замын ер нь Английн хамгийн том буудал юм байна. Тэгээд 1879 онд анх баригдсан юм байна. Тэгээ өдөрт энэ Central Station-ээр бол 80,000 хүн зорчдог гэж байна. Төв галт тэрэгний буудлын маань хажууд бас нэгэн алдартай хуучны нэгэн Grand Central гээд зочд буудлын байна. Энд болохоор Английн ерөнхий сайд Winston Churchill, алдар дуучин Frank Sinatra нар энд ингээд аюу бодолж ирсэн гэсэн. Яг энэ Grand Central Station-ийн хажууд юм байна. Их Британи, Умард Ирландын Бант улсын хамгийн том галт тэрэгний буудал гэж шүү. Яг энэ буудал дотроос болохоор Английн Ливерпул, Лондон, Манчестер тэгээд энэ Шотландын Эдинбург руу галт тэргүүд шууд явдаг юм байна. Стай. Замбраагүй том юм биш үү? Чи ямар амар буудал вэ? Гаднаасаа мэддэхгүй нэг хуучны байшин байгаа шүү. Би чи болохоор нөө галт тэрэгний буудлаасаа гадна God Cube маягаар баригдсан бас барилгын бас архитектурын бас айгүй лаг барилга гэж штэ. Амар юм байна. Өдөртөө 80,000 хүн зорчдог гэсэн энэ буудлаар нэг өдөрт л тэгээ нэг Британыхаа дотоод бүх том хотууд руу шууд галт тэргээр явдаг юм байна. Өстой. Төмд өчиж бомб божигсан газар байна да. Тэндээс тикет билет аваад зурулж ороод эндээ галт тэргүүд нь ингээд зогсд юм байна. Гаднаас харахад зүгээр нэг байшин. Тэгээ дотор нь ороод ирсэн чинь том бүхэл бүтэн том централ байна шүү дээ, тэ. Хотын төвийн хамгийн чухал Буханан стрит дээр ирчлээ. Тэгээ Буханан стрит болохоор Буханы гэр бүл гэж худалдаачийн гэр бүл байсан юм байна. Яг энэ хэсгээр Буханан гэр бүлийн одоо худалдаа энэ төр явагддаг байсан юм байна. За тэгээд Глазго хот бол 600,000 хүн амтай юм байна шүү дээ. Шотландын хамгийн том хот. За хоёрт ордог Эдинбург хот нь бол Шотландын нийслэл юм байна шүү дээ. Глазго бол нийслэл биш ирнээсээ Эдинбургээс арай том юм байна. Европчуудын нэг онцлог бол байна. Ерөөсөө энэ хуучны байшингууд яг хуучны чигээр нь авч үлдээд нэг давхрын хэсгийг нь болохоор орчин үеэр тохижуулаад ингээ үйлчлэгээний талбай болгоцсон. Тэгээд дээдлийн давхрууд нь бол бүр яг хуучнаар ингээ байж идэг. Бидний ард харагдж байгаа нь Princess Square бол Буханан стрит байдаг. Худалдааны болон урлагийн юм соёлын төв юм байна шүү дээ. Princess Square гэдэг. Тэгээд Princess Square-ийн барилга нь бол дундад зүүнний үеийн барилга. Тэгээд 1999 онд ингэж гадна талын ингэж чимгэлж тохижуулсан юм байна шүү дээ. Энэ их сүртэй харагдах юм а тий. Энэ их сүртэй харагдах юм. Тэгээд дотор талаас урлагийн янз бүрийн арга хэмжээ болд юм байна. Гаднаас харахад жижиг харагдж бас дотор айгүй том юм байна шүү дээ. Ингээд орохоор цаашаага энэ барилга нь өөрөө цаашаага нэвт айгүй том юм байна. Англиг ер нь ингээ анзаарахаар Ирланд, Уэльс, Шотланд тий энэ газрууд нь дайны хөлд нэрвэгдээгүй хуучны байшингууд нь тэр чигээрээ үлдчихсэн. Лондон бол одоо жишээлбэл Франц тал руугаа Нормандын иргэдтэй ойрхон учраас Лондонг бол бөмбөгдсөн байлээ шүү дээ. Ийшээ Эдинбург, Глазго ч юм уу те ийшээ Белфаст эдэр чи хол учраас бас дайны одоо те хөлөөс хол байсан юм байна.
Шотланд бол газар нутгийн хэмжээгээр нэг 77 мянга орчим км квадрат газар нутагтай. Хүн амын хувьд бол 5.5 сая хүн амтай юм байна. Ер нь бол энэ Англи чинь нэг Хойд Ирланд 2 сая орчим, Уэльс нэг 2 сая орчим. За тэгээд Шотланд нэг 5.5 сая. За тэгээд үлдсэн англичууд юм байна шүү дээ. Ер нь энэ 57 сая хүн амын чинь ер нь бол баг 9 сая нь ингээд Уэльс, Хойд Ирланд, Шотландчууд. За 48 9 сая нь бол англичууд юм байна шүү дээ. Ер нь бол Английн газар нутаг чинь бол хамаагүй том юм байна. Тэгээд англичууд нь өөрсдөө Ливерпул, Манчестер, Лондон гэдэг энэ том хотууд чинь бараг 47-8 сая хүнтэй юм, хүн амтай юм байна. Тэгээ яг одоо ингээд энэ хотууд нь яг энэ төвөөсгөрөө болоо тэгээд айгүй хөдөлгөөн зулчид ихтлээ мөртлөө. Яг төвөөс нэг жоохон гараад ирэнгүүт л яг тийм маш тайван. Тэгээд ерөнхийдөө нэг одоо энэ улсууд нь хотын төвдөө өдөржин бижигнэл орой болгоод зах руугаа гараад амарчдаг юм байна. Тэгээ зах нь болохоор зах руугаа болохоор бас их тийм тансагдал тий тансаг тайван ер нэг юм ужигнсан биш. Тиймэрхүү амьдралтай болсон юм байна. Тэгээ надад ямар сэтгэл төрж ийнө гэхээр нэг алтан параг марагт явхаар ингээд нэг дундад зууны үед явж байгаа юм шиг сэтгэл төрдөг. Баашингууд нь бүгд ингээ хуучныг болохоор тий. Параг бас гоё шүү. Параг гоё тий. Энэ орчин үеийн барилга энэ баримлууд нь ямар нэг юм бэ? Энд ихтэй сэрүүхэн. Одоо бид нар Монголд бол 38 хэмтээ халуун баг гэж байна. Одоо баг 7 сар гарах гэж байхад бид нар күүртгтэй явж шүү дээ. Ер нь л юм байдаг. Хамгийн гол нь, тий. Ер нь л юм бэ. Энэ жил чи байгаа юм биш. Тий. Ер нь л юм байдаг гэж шүү. За тэгээд энэ Шотланд, Уэльс, Ирландууд чинь өөрсдөө тусдаа хэлтэй юм байна. Сүүлийн жилүүдэд ер нь англи хэлэнд дарагдаад залуучууд нь Шотланд хэл, Уэльс хэл, Ирланд хэлээ мэдэхгүй тэгээд нэг жоохон тэр их хэлээ сурах юм дээр бас хөрөнгө оруулалт хийж байгаа гэж шүү дээ. Засгийн газраас. Сони тий. Англичууд ч их залтай хүмүүс шүү дээ. Айхтар хүмүүс шүү дээ. Тийм байна. Англичууд чи одоо тэгээд за Уэльс, Шотланд, Ирландаас гадна далайн чандад Канада, Австрали, Шинэ Зеланд гэл те мундаг улсуудыг одоо бас эзэмшижсэн энтхий гэдрийг хүртэл колончлж байсан тийм мундаг хүмүүс. Тэгээд мундагч явахтай одоо хүчрхэг байсан хүмүүс. Тэгээд одоо бол энэ Шотландууд, Ирландууд, энэ Уэльсүүд нь бас англичуудаас нэг дуртай биш юм байна шүү дээ. Бид нар ер нь ингээд яваад үзгээр яг мэдэгдэж чинь англи гэдэг бид нар англи биш шүү тэгэл те. Нутгийн онцлогоор бас байгуулж шүү те. Энэ өстой солиотой л юм шүү. Дундад зууны үеийн байшинд хийцэн байна шүү дээ энэ араа. Эвтлийн дэлгүүрийг. Энэ Буханан стрит чинь энэ Глазгогийн бүр нэрийн утас болсон худалдааны гудамж юм байна шүү дээ. Лондонгийн дараа хоёрт ордог Их Британий хамгийн их орлоготой худалдааны гудамж гэж байна шүү. Тийм бахаа шүү. Тийм. Буханан стритийн өмнө орох одоо худалдааны гудамж Лондонд л байгаа юм байна. За Глазго хот чинь ер нь 6 дугаар зуунд анх үүссэн юм байна шүү дээ. Тэгээ 6 дугаар зуунд үүсээд энэ Клайд голын дагуу Английн энэ Шотландын Кельтийн хүмүүс чинь энэгээр анх оршин сууж ирсэн юм байна. Шотландын Кельт гаралтай хүмүүс үүсгэсэн л гэж үздэг юм байна ер нь. Кельт үндэстнүүд. Кельт үндэстнүүд тийм. Дээрээ бас сонин үхэртэй биш. Үхэрний дээрээ ингээд сүстэй нэг сонин үхэртэй биш. Тэр брэнд юм байна. Тэрнийг ноосоор ингээд аймс тэр юу бүхэн оруулд юм байна. Алчуураа оруулд юм байна. Үхэр бас 20 идтэй юм байна. 21 тэжээд. Алаг үнэний фирм ихтэй юм биш бас тийм. Хөдөө аж ахуй нь бас лаг үтсэн. Үхэр нь амар үстэй халимг үстэй шахуу тийм сонин үхэр. Энэ гудамжнуудыг их гоё том өргөн гоё хийжээ дээр үесээ. Ирланд чинь дэлхийн том брэндүүд байхгүй гэж хэлсэн шүү дээ. Бараг харин тийм Байхгүй тэгээд энэ Эдинбургт байхгүй зөвхөн Глазгод байдаг юм тийм. Эдинбургт байхгүй. Эдний худалдааны гудамж том болохоор энд байх шиг байна л да. Нэрээ Эвлийн дэлгүүр чи бас хэр баргийн тийш таарлаагүй шүү дээ. 600 мянган хүн амтай хав гэж харагдахаар бол битүү өнтөө тийм. Ер нь одоо халуун зунаар л ингээд биднээс хаваад хүмүүс гүртгтэй явж штэ. Тий, сэг гүрт юм байна. Тий, ер нь бусад үед бол зун их богинох юм шиг байна. Цаг агаар үед бол тийм халуун бол биш юм биш. За бид нар Глазгогийн төвд байдаг. Алдарт Жоржийн талбай дээр ирчлээ. Энд бол хатан Викторийн хөшөө болон Шотландын одоо алдарт тэмцэгч Уильям Волсын хөшөө өгн байдаг юм байна. Тэгээ энэ чинь засвартай байгаа юм байна яг одоогийн байдлаар. За бид тэр хойно харагдж байгаа тэр том ордон болвол 1888 онд баригдсан Глазгогийн хотын захиргааны барилга юм байна. Тэгээ энэ талбай дээр ер нь бол яг Шотландын алдартай 12 хүний хөшөө байдаг юм байна ер нь. Тэгээд тэр хөшөөнүүдийг бүгдийг шинээр засварлаж одоо засж байгаа. Талбайг бүхэлд нь ингээд
ташцсан байгаа юм байна. Одоо Италид ч бид нар Ром энтергээл те Парис Марисаар явхад бас гайхаад явдагтай адилхан заавал ирж үзүүштэй түүхийн хот биш шүү. За одоо энэ Лондон жишээлбэл улаан автобус явдаг. Энд ингээд ногоон шар юм байна шүү дээ. Нийтийн тээврийн автобус нь. За ингээд яриад явах юм бол Глазго түүхэн барилгууд маш олон байна. Одоо хэдүүлээ Queen Street гэдэг одоо хатан хааны гудамж руу орё. За Queen Street бол Буханы Street-тэй холбогддог гудамж байгаа. За энэ гудамжинд Ромын үеийн бас нэг гоёмсыг барилга байна. Та нарт тэрийг бас сонирхуулах гэдэг юм аа. Энэ болохоор Глазгогийн одоо орчин үеийн урлагийн галерей байхгүй юу? Тэгээ энэ болохоор алдарт Веллингтоны өшөөг одоо яагаад толгоон дээр нь яагаад баах юм тавьчихсан юм бол. За энэхүү гайхамшигтай уран барилга бол 1778 онд Уильям Гүнинхэм Шотландын тэр бомтон худалдаач нь энэ барилгыг захиалж бариулсан юм байна шүү дээ. Тэгээ тэр үний эзэмшилд байжгаад дараа нь нэг 100 жилийн дараа бүр Royal Bank байсан юм байна эдний. За тэгээд дараа нь бас Royal Exchange-ийн газар байсан юм байна шүү дээ. Одоо 1996 онд энэ барилгыг Modern Art Gallery болгосон юм байна. Тийм үү, морьтой хүнийхээ хөшөөнд авчиад галан юм уу авчиад. Алдарт Веллингтон яаж байгаа юм бэ те? Веллингтон гэдэг. Харин тий, Веллингтон гэдэг үү. Хөвсөлч. Тий. Шотландын бас одоо нэг баатар хүнийг одоо яаж байгаа толгой молгоод байна ингээд. Ингээд ер нь арт тийм галерей, зургийн галерейнүүд байна. Зураг зард юм байна. Гой гой юмнууд байна. Тэгээ 96 оноос эн чинь ийм үзээ болгосон гэж Шотланд энэ Ирландчууд чи баячууд ихтэй гинэ. Ихтэй юм шиг. Одоо жишээл манай Монгол улсын Miat компани чинь Ирландчуудаас 5 онгоцоо түрээсэлдэг гэж штэ. Оо за. Тий, Ирландууд чинь манад одоо компани хувь хүмүүсийн ч юм уу те. Онгоц түрээслээд мөнгө аваад байж идэг байна шүү. Манайс чи одоо тэдний мөнгийг хийж өгдөг байна шүү монголчууд маань. Чимсээ лөө. Тэгэл тийшээ мөнгө нь явдаг байна шүү. Түрээсийн төлбөр гээл. Толгой хэсгээр засж байгаа гэсэн үг юм болов уу? Үгүй, угийн юм бэлээ. Аа? Сүмнэр дээр хүртэл юм бэлээ. Сүмнэр дээр хүртэл юм байна. Тийм үү? Энэ чинь ердөөсөө энэний брэнд юм биш энэ хотын. Тийм үү? Магнит наалтан дээр энэ юм шүү байгаадсан байхгүй юу? Толгой дээр ийгээд би одоо гайхав. яг энтэйгээ юу? Тэр улаан цагаан таа. Ямар сони юм. Энэгээр брэнд юм. Энэ нэг утга учиртай юм байна. За хараатах. Сүмнэр авах гэж яг сүмнэр дээр байсан байхгүй Харин юу? Хөршийн наалт шүү дээ. Тэрэн дээр календар дээр дандаа энийх байсан байхгүй. Тэгээ энэ ямар сони юм бэ? Толгой дээр юм та гэдэг. Энэ 1815 он Наполеон Бонапарттай байлдаж ялсан нөхөр шүү дээ. Амар нөхөр. Амар нөхөр байна. Тэгээ энэ амар нөхрийнхөө толгой дээр яагаад ийм замын тэмдэг зогсох гэсэн хоригдсан тэмдэг байгаа юм. Энэ алдарт Ватерлуугийн тулаанд Наполеон Бонапартыг ялсан. Харин тийм байна. Амар Мундаг нөхөр байна. баатар хүн биш үү? Тэгээ энэ толгой дээр энэ тавьснараа энэ чинь энэ хотын бэлэг тэмдэг болоод бүр алдарсан юм байна. Хошигнол эрчөндөө байна. Орчин үеийн хошин бэлэг тэмдэг Харин болсон. тийм бас гоё түүхтэй юм байна. Тэгээ би ер нь одоо дотроос ийм толгойтой хөшөө үзсэнгүй. Эднийх л тийм байна. Аа, харин тийм байна. Би нэг альбаар ингэсэн юм болов яатсан юм болов гэсэн тийм ч бас утар үуч. Энэ Веллингтон жанжин чинь болохоор юу яасан бэ штэ? Яг энэ тулааныхан зурган гэж тийм байна. Тийм. Веллингтон чинь Ирланд төрсэн хүн юм ба штэ. Бараг Ирланд хүн юм ба штэ ер нь. Ирланд хүн юм. Аа, энэ Ватерлуугийн тулаан гэж амар тулаан болж штэ. Ватерлуугийн толтаа гэдэг чинь нөө Наполеон Бонапарт чинь нөө Элба арал шоронд хоригдож жагаад буцаас судлагдчих ирээд дахиад юу Англи руу дайрж байгаа. Аа, тэр тулаан. Ватерлоо чи одоо нөө 1815 он. Тийм штэ. 1815 он чи ер нь бол Наполеон Бонапарт жоо хөксөрсөн байсан үе байхгүй. Наполеон Бонапарт чинь одоо лаглаг ялж исэн тулаанууд дандаа 1790, 1805 мав гэж байдаг штэ. Одоо жишээлбэл ялтын хаалгыг хийсэн үе чинь 1805 оны тэр тулаан дээр ялаад явдаг. 15 гэрж хөксөрсөн байсан үе. Тэр сүүл нөө нэг Бекигийн ярьж байгаагаар Элба арлаас тийм. Элба арал дээр шоронд хоригдож жагаад судлагдаад дахиад нөхөр цэрэг босгож ингэж явж байгаад хамгийн сүүлийн тулаан нь нөхгүй юу. За их сайхан түүхтэй газар байна. Наа чи тэгвэл дагуу Наполеоныг яасан бас айхтар жанж юм. Веллингтон, нэгдүгээр Веллингтон гэдэг хүн гэж. Тийм бай, тийм. Тий. За энэнийхээ өргөжийн наалтыг авна. Яг энэ толгойтой. Яг толгой Яг төгссөн ийм наалт. өргөжийн наалт нь байлаа. Жинөө түүхэн авс зэмүү штэ. Одоо Наполеон ч Бонапартизм те Бонапартийн үзэлтэй байсан. А нөгөө талд роялистууд нь болохоор англичуудтай нийлж байгаад наадах чинь гацсан. Аа, Бонапартыг, Наполеоныг. Францчууд бас зарим нь урвцсан юм байна шүү дээ. Тий, нөгөө талд англичуудтай холбоотой болоод. Хатаа хааны усны дэлгүүрээс ус авсан байх шүү. Харин тийм байна. Манайхан ч бас хатаа хантай шүү дээ. Тэр хатаа хандаа зориулж ус авлаа. Харин тийм байна. Манай хурцаас хатаа хаанд ус авсан. Эднийх бол метрото сая Дублин хотод метро авахгүй юм биш үү? Эднийх чинь Дублинийг бодвол 600 мянган хүн амтай ирнэсээ метрото юм байна. Дублин бол
1 сая 900 мянган хүн амтай ирнээсээ метро хүн байлаа. Тэгээ автобусаараа шийдчихсэн юм шиг байлаа. За энэ хараад энэ нэг байшин бай Шотланд виски гэвчихсэн. За Шотланд чинь вискиний их орн. Тэгээд бид нар бас нэг виски амталж үзье гэж бодоод бас явж байгаа. За энд нэг хар байшин баг энэ Шотландын банк гэсэн байна. Тэгээ Шотландын банкыг бол ер нь бас дэлхийд нэг хүчирхэг банк гэж бас боддог шүү дээ. Швейцарын банк, Шотландын банк гэдэг тэгэхээр ойрхон сонсогдоод байгаа. За дундад зууны үеийн барилгууд болон орчин үеийн барилгуудыг хослуулсан Чамин тансаг хот байна да энэ. Тэгээ бид нар шиг ингээд машинтай те машин түрээслээд ингээд таавараа явж байгаа үед бол хотын захын буудлууд их боломжийн үнэтэй байдгийг шүү ер нь. За хотын төв хэсгүүд бол зогсоол олдоход хэцүү, зогсоолын төлбөр өндөр. За тэгээд торгуулчих гадч байдаг юм уу? Ер нь тиймэрхүү байдаг. Хотын төвийн буудлууд их жижиг өрөөтэй давчин байдаг штэ. За хотын зах хэсгээр одоо жишээлбэл аэропорттой ойрхон байх юм бол боломжийн үнэтэй байх жишээтэй. Хотын гадна талд бас зогсоол сайтай гой буудлууд зөндөө байдаг штэ. Эдинбург, Глазго хоёр чинь ер нь хоорондоо бол ерөөс 50 майлын зөрөөтэй. За нэг 80-90 км-ийн зайтай юм да. Тэгээ баруунд бол одоо зам сайтай газар 80-90 км бол нэг цаг л явдаг штэ ер нь. Английн Манчестер, Ливерпул хоёроос хоорондоо ойрхон байд юм байлаа. Яг тэрнтэй адилхан энэ Шотландын Глазго, Эдинбург хоёр ч хоорондоо бас их ойрхон байд юм байна штэ. Тэгээ энэ хоёр хот ойрхон байна гэдэг чинь хоёр хотыг хоёулангийн үзэх бас боломжийг олгож байгаамаа. За бид нэр Шотландын Глазго хотын Royal Exchange гэдэг дундад зууны үеийн одоо ийм сайхан газар Шотланд вискитэй кофе уугаас сууж бүгдээр адилхныг авсаа. Амар гоё юм. Тасархай юм байна уу? За найз намсаад гоё юм байна те. Өглөө шаардсан багт энэ кофеноос хоёрыг уугаад нам юм байна да. Гоё таарууд юм. Нэг амар гашуум шүү дээ. Дооц нь амар таарсан. За тэгээ Глазго хотоор сайхан яваад сайхан үзчихлээ. Одоо тэгээд Эдинбург рүү оройхондоо хөдлөндөө бидэд. Эдинбург ч одоо жинхэнэ ЮНЕСКОгийн соёлын өв бүртгэгдсэн бас нэлээд хэдэн газартай. Бас түүх тат шүү дээ. За би юу н бодлоо. Шотландаас нэг литр виски аваад орой өглөө болон кофентэй хийж ууж. Би ер нь Шотланд хүн болсон. За ингээд Шотландын Глазгогийн Lidl дээр ирж байна. Шотландд юмны үн ямар байдгийг ор сонирхъя доо. За энэ болохоор бөөрнх юм ах байна. 379 гэдэг чинь фунт стерлингч 4800 гэж бодохоор одоо бараг 15,000 юм да. Ер нь эдгээр чинь ингээд нэг тусгай савлгаанаас хамаарат үннүүд нь янз янз байх шиг байна л да. Жишээлбэл 699 гэж байгаа байхгүй юу? 2 smoky BBQ гэж 2 удаа ингээд яасан утцсан юм хоньны хавирга байгаа. 699 гэж 1 кг энэ. Тэгэхээр энэ хараа 149 гэж байгаа. Энэ англичууд гамбир дуртай хүмүүс юм биш. Герман, Францын Lidl харагддаггүй юм. Энэ Англид ерөөсөө ингээд гамбирууд ингээд байж идэм байна. Янз бүрээр. 3 жил модонд орхон дарсан Шотланд виски. Энэ одоо жишээлбэл энэ 95 цент байгаа байхгүй юу? Энэ 4500 төгрөг. Вандуу 2000 төгрөг. Олив 4000 төгрөг. Дон нэгийг авлаа. Зогсоолоо ингээд шийдчихсэн юм байна. Юм худалдаж авсан юм уншуулаад HK 74 манай нэг машины номер GHV. Ингээд if is your yes finish and ингээд явчихсан юм байна. Сая бид нар эндээс 169 паундаар хүнс авлаа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Амар тий. Энэ чи ерөөс сүүлийн үеийн Намраа голч. Master Club гэдэг. Энийг юу нэгээд тавьчмаар юм байна тий. Welcome home. Энэ хараа надад бүр гэрэлний гад гэсэн. Манай байр 32 тот. Яа ингээд үүдэндээ зогсоолтой амар ахгүй тий.
Маш ингээл байж хэвчээ ерөөсөө. Дотроо галтгоотой, гардентай бүх юм байна шүү дээ. Орж амрыг да. За өглөөний мэндэ. Сэрэд харсан чи ямар газар ирч вэ? Энэ Эдинбург хот шүү дээ. Шотландын нийслэл. Harry Potter киног энэ хотоос хамаг юмас сэдвээ санааг нь авсан гинэ. Зохиолч нь. Тийм тэгэхээр ер нь үлгэрийн мэт тийм гоё хот байгаа байхгүй. Ер нь орчин үеийн юм гэж аалгаа ерөөсөө тэр чигээр хуучныхаа барилга шиг бүгдийг аваад үлдсэн байна. Түүхийн үзэх юм бол өстой маш эртний хот шүү дээ, тий. Чи хэдгээр оноос үүссэн? Манай эртний 8500 онд энд хүн амьдарч ирсэн гэсэн тийм ул мөр байгаа юм байна л да. Тэгэхээр одоо эн чинь баг бүр балар эртний хот болж таарад байгаа байхгүй. Тэгээд ромчууд бол уг нь энд ирсэн юм байна. Тэгсээрээс ромчуудыг эзэлж бас яг чадаагүй юм байна шүү дээ. Тэгэл ер нь 5 дугаар зуунаас эхэлтэл гэж үздэг юм байна. Эдинбург хотыг. За нөгөө алдартай Наполеон Бонапартыг ялсан Веллингтон жанжны өшөө шүү дээ. Тийм байна. Энд чинь Глазгод байт юм байна. Эдинбургт бас байт юм байна шүү дээ. Эдинбург хот бол зүгээр музей юм байна. Музей юм. Зүгээр тэр чигээр хот музей юм байна. За Эдинбургт ирэх юм бол машина паркинг тавихгүй бол Монгол шиг аг ачиж Шууд ачдаг юм байна. Тийм байж тээ. Сатар тийм байхгүй торгоо явчихдаг бол энийг бол ачаа аваад шүү дээ. Энэ 61 м-ийн өндөртэй энэ гайхамшигтай цогцлбор бол Уолтер Скотт гэдэг эднийхээр бол Уолтер Скотт гэдэг одоо Шотландын алдартай уран зохиолч одоо монголоор бол нацагт орчиг хүн биш. Нацагт чойн юм хоёрлаа юм шүү. Тэндээ зориулж юм хийсэн юм шүү. Энэ хүн бол ер нь Шотландын 3 алдартай тууж ормоныг зохиогоод тэгээ ерөнхийдөө Шотландын түүх соёл тэгээ Шотландын одоо тэ энэ үндэсний ухамсарыг ард түмэнд таниулсан, дэлхийд дахин таниулсан үе юм байна шүү дээ. Тэгээ 1832 онд нас орсон юм байна энэ хүн. За тэгэнгүүт 1836 онд уралдаан зарлаад энэ зохицолборыг те дурсгалын мемориал барих одоо уралдаан зарлаад тэрэнд нь Мейклер гэдэг хүн төрүүлсэн юм байна. Тэгээд тэр хүний загвараар 1840 онд барилгын ажил нэхлээр 6 жил барьсан юм байна. Гоё хийсэн те. 6 жилийн дараа энэ 61 м-ийн өндөртөө тэгээд дээшээ шатаар гараад дээрээс нь одоо энэ Эдинбург хотыг бүхэлд нь харж болдог юм гоё юм бүтээсэн юм биш. Энэ Ливингстон бол бас өөр хүн биш үү? Энэ бол өөр хүн юм байна те. Энэ бас их гоё цэцэрлэг түрээлэн болсон тий. Гоё цэцэрлэг түр. Энэ чинь принцессийн цэцэрлэг түрээлэн гэдэг юм байна шүү дээ энийг. За тэгээд энэ барилга бол анхандаа ийм өнгөтэй байгаагүй юм байна. Одоо цаг хугацааны илэгдэлд ороо те ийм хар өнгөтэй болсон. Энэ хар өнгө нь өөрөө баг энэ газрыг бараг чимдэг юм шүү баг. Энд чинь ер нь бол өндрөөрөө 61 м гэхээр манай цонжин болдог чинь 60 м гэдэг шүү дээ. Тэгэхээр чи ер нь ингээ харахад жижиг юм шиг боловч аюу өндөр юм байна. Тийм байна. Нео готик гэдэг загвар гэсэн шүү дээ энэ чинь. Тийм. Энэ чинь угаасаа л нөгөө нэг Готик юм их чинь нэг иймэрхүү байдаг үстэй тий. Луу мууг их шүтэх юм аа энэ европчууд чинь. Одоо Уэльс чинь лууны шүтэнтэй сүлдэндээ байдаг юм байлаа шүү. Бид нар ч яагаад нөгөө нэг луу хотод очиж байдаг Словени. Тийм шүү дээ. Словени Любляна. Любляна ч луу хот шүү дээ. Тий. Луу бол зөвхөн бас Азих биш юм шиг байна тий. Биш байна. Энд л тиктэй зардсан юм шүү дээ. Юу юм бэ? 9 паундаар гардаг юм байна нэг хүн. Тэгээд Скот монумент гэж нэрлэдэг юм байна шүү дээ. Энэ Эдинбург ингээд хот ингээ харахаар за нэг Ромын гудамж бол музей юм гэдэг шиг тий. Эдинбург гэж тэр чигээр музей юм байна уу? Сая бид нар энэ шүү дээ. Нельсон монумент гэдэг Скот Нельсон монумент энийг үз. Энэ нөгөө саний цэцэрлэг төрөл юм. Энэ болохоор бас юм National Monument Scotland гэдэг байд юм байна. Энэ монумент энд нэг дор 3 монумент байгаа юм байна шүү дээ. Одоо бид нар ийшээ нөгөө Эдинбург Castle руу очих чинь. Palace of Holyrood House гэдэг энэ хоёр чинь хамгийн гол хоёр үзэх юм байна. 24 цагийн автобусны тикет бол нэг хүний 20 паунд стерлинг. За юу нь болохоор Castle руу орох билетнээс 20 паунд стерлинг юм байна. Шотландууд ч тэгээд ер нь англичуудаас 13 дугаар зуунаас байлдаад эхэлсэн юм байна шүү дээ. Тийм байна. 13 14 дугаар зуунд чи Англи Шотландын дай ингээд бүр амар дай болсон юм байна. Тэгээ ер нь бол англичууд ч тэр 13 4 дугаар зуунд Шотландуудыг одоо эзэлж авах гээд байлдаад ялаагүй юм байна. 16 дугаар зуун зүгээр яатсан юм шүү дээ. Тохиролцоод нийлсэн юм байна шүү дээ ер нь.
хоорондоо одоо эвлэлдээд гэх юм уу да. Яг та баячуудын худалдаад авчихгүй англи. Хорон санаатай. Бороо орж байгаа ч гэсэн бид тур бол өстой. Амар капитал явж штэ. Жинхэнэ эртний хот гэж ямар байдгийг бас үзээд Европт бид нар ч бас нэлээд хотуудыг үзсэн. Гэтэ энэ Эдинбург бол өөрийн гэсэн онцлогтой англи маягийн одоо готик хэм маягийн барилгуудтай тийм гайхалтай сайхан хот байна. Хамгийн гол нь тэр чигээрээ эртний барилга байшингуудаа хадгалаад үлдсэн байна. Нэгдүгээр Элизабет хатаа нас барсны дараа одоо энэ Шотландын Джеймс 6 гэдэг хаан Английн хатаа нас барсны дараа бүр бүх Английн хаан болсон юм биш. Джеймс 1 болоод тэгээд тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо Элизабетийн оронд суух хаан одоо Лондон ч юм уу Англи байгаагүй юм хаашийн. Тэгээд Джеймс болоод тэгээ ерөнхийдөө бол Шотланд Англи хоёр чинь дундаа нэг хаантай болж байж байгаад тэгээ 1700 оны ихээр эдний хоёр парламент нь хоорондоо нийлээд Great Britain гээд Empire гээд одоо тийм одоо United Kingdom гэдэг шиг ийм эзэнт улсаа байгуулсан юм байна. 1700 оны ихээр тэгэл ер нь сүүлд нь энэ юу өдрийг нэгтгэсэн юм байна шүү дээ. Wales, Ирланд, Хойд Ирланд чинь нэлээд сүүлд нэгтгэсэн юм шиг байна. Джеймс 1 чинь л ер нь энэ анхны одоо Английн эзэнт гүрнийх нь хаа юм байна шүү дээ. Тэгээд 1707 онд эдгээр чинь нэгдлийн хууль гэж батлаад Kingdom of Great Britain гэдэг улс байгуулсан байна шүү дээ. United Kingdom биш. Тэрнээс арай өөр нэртэй байсан юм байна. Сүүлд 99 онд өөрсдөө парламентаа байгуулад Англиас тусдаа өөрсдөө асуудлаа шийддэг болсон юм байна. Англид ирсэн хүмүүсийн Шотландд ирэхгүй буцаж ёстой. Яагаад ч болохгүй юм биш үү? Энэ хол газар тий. Тэгээ Англид буучаад наашаа ирэхгүй буцвал харамсалтай юм байна. Ер нь бол Шотланд чинь англичууд ерөөсөө ялагдж байгаагүй юм байна. Ялагдаж эднийхтэй нийлээгүй. Одоо хаадын гэрээ хилцээр эв нэгдлэр л ер нь нийлсэн юм байна. Анхнаасаа. Тэгээд тэр тэгж нийлсэн гэдэг нь одоо болтол бас маргаантай явдаг юм байна. Дээр үед бол яг англичууд чинь баатарлагдаа ирээд ялаад эднийг эзэлсэн юм бол ерөөсөө байхгүй юм биш. Өчигдрийн нөгөө нэг багцаал ба штэ. Глазго хүртэл вагоноор яваад. Ерөөсөө шууд юу юм бэ штэ. Галт тэргийн зугаал наашаа явчих юм байна. Бүр гоё юм үзэн штэ. Машинаар яваад бас нэлээд зайтай. Тэгээд нөө буруу урсгалтай газар ингээд явах чинь монголчууд айгүй хэцүү штэ. Хэцүү. Тий айгүй ингээд эвгүй өөдөөс машин орж гэж байгаа юм шиг. Эвгүй явсараад галт тэргээр явчвал хамаагүй гоё юм. Тэр Глазговын тэр Централ стейшн те төв вокзал дээр буугаад наашаа айгүй ойрох юм биш үү? Эдинбург руу шууд галт хэрэгтэй. Глазго орох шаардлагагүй. Эдинбург руу. Шотландын үндэсний галерейд дээр ороод ирсэн байна. Нидерландын алдарт зураач Рембрандтын хөрөг зураг байна. Рембрандт ч бол Нидерландын алтан үеийн бас Винсент ван Гогийн адил нэг бас алдартай зураач байгаа. Тэгээ өөрийнхөө хөрөг зургийг аягүй их зурж үлдээсэн байт юм байна. Лондонгийн үндэсний галерейд байт юм байна. Парисын Луврын музейд байт юм байна. Мэдээж Амстердамын бас үндэсний галерейд байт юм. Энэ болохоор энэ Шотландын Эдинбургийн үндэсний галерей нөхгүй. Тэнд бас ингээд Рембрандтын өөрийгөө зурсан яг оригинал хөрөг зураг нь ингээд байт юм биш үү? Энэ галерей нэхгүй юм байна. Энд дээр ер нь Францын уран зураачдын тий Италийн уран зураач одоо Испани гэл энэ Италийн Рафаэллогийн зураг байлаа шүү дээ. байсан шүү дээ. Энд тест гоё зураг шүү дээ. Бид нар нэг очдөг Америк, Канадаар Ниагараг өрхөө үзсэн. Энэ Америк талаас нь зурсан шүү дээ. 1867 онд зурсан зураг шүү. Энэ 19-р зуунд 1855 онд Шотландын зураас зурсан юм байна. Энэ Ром хотыг ингээд нар жаргаж байгаа үеийг зурсан юм байна. Бас гайхамшигтай зураг шүү. Хэдэн сая долларын үнэ өрөх зураг байна та. Шинэ хараа хүний толгой тастаа тавьж байгаа зураг шүү. Энэ Flemish Эдинбургийн үндэсний галерейг үзэж гараад ирлээ. Дотроо их гоё юм байна. Францын уран зураачдын зурагнууд байна. Италийн уран зураач, Шотландын уран зураачдын зургууд байна. За энэ National Gallery бол жуулчдад үнэгүй үзүүлдэг. Англи, Америкийн одоо хотууд чинь хүмүүсийнхээ энэ урлаг соёлынх нь одоо талын үзэх харах юм нээлттэй байх үүднээс үнэгүй байлгадаг. Хуучны бүрийн зэсээр хийчихсэн юм макет байгаа. За тэр бол нөгөө кастл нь байна. За энэ болохоор нөгөө мемориал чинь байна шүү дээ. Нөгөө одоо энд харагдаж байгаа. За энэ удамжиг бол Princess Street гэдэг юм байна. Тэр George Street. George хааны үед л нэрлэгдсэн юм шиг байна. Түрүү бас энэ Grass Market гэдэг энд бас хуучны зах байд юм байлаа. Grass Market бас энд байгаа юм. Цайзгаа нөгөө талдаа Grass Market байд юм байна шүү дээ. High Street гэдэг нь болохоор энэ
цайзынхаа нартлын өндөр уулан дээр байгаа хэсгийг хай стрит гэдэг юм байна. За одоо хэдүүлээ яг тэр шатаар алхаад дээш цайз руу алхах нь да. Эдинбургийн төвд бас нэгэн чухал газар ороод ирлээ. Энэ газар бол одоо бол Шотландын коллеж байгаа газар юм байна. 1514 онд төрсөн 16 дугаар зуунд амьдарч ирсэн энэ Джон Нокс гэдэг хүний хөшөө. Энэ хөшөөг 1896 онд энд ингэж барьж энд байрлуулсан юм байна. Энэ ямар учиртай хөшөө вэ гэсэн чинь шашны том зүтгэлтэй юм байна. Соён гэгэрүүлэгч юм байна. Тэгээ энэ хүн бол Шотландд протестант шашныг оруулж ирсэн католик шашны эсрэг байсан хүн юм байна шүү дээ. Тэр завсраа харж байгаа өндөр барилга болохоор Эдинбург хаб гэдэг барилга юм байна шүү дээ. Бас нэлээд өндөртөө ордог юм байна. Энэ бас хуучин сүм байж байгаад одоо бас нэг тийм ивент энэ төр зохион байгуулдаг тийм газар болгоцсон гинэ. Тэр өндрийг За Эдинбургийн алдарт Royal Mill гэдэг газар ирлээ те. Гой газар шүү. Гой газар. Ямар их жуулчтай вэ? Өөртөө битүү жуулч юм шүү. Эдинбург хотын бас үндэснийх нь бэлэг тэмдэг болсон ийм газар байна. Тэгээ орж явахт энэ үзэгчдийн зэрэгтэлтэй юм байна. Энд ч тоглолт моголт янз бүрийн болт юм шиг байна те. Лаг газар шүү. Айгуу гой газар тийм байна. Хаалгаа онгоолго оруулд волсыг Өөлөн боосыг оруул толгойг нь аав. оруулд гэл. Шотландын хаадууд нь тэгж байгаад уралдаг үстэй. Тийм шүү. Тий. За ёстой. Эдинбург чинь тэр чигээр харагдсан юм байна да. Янзтай. Янз. Гоё юм аа. Энэ бууны хүчээр энэ Англид ер нь Европод бол бужигнуулж ирсэн юм шиг байна. Энэ өхөр бог. Усан онгоцон дээрээ чаваа авчин, цайз дээрээ тавьчин тий. Энэ жижиг том янз янзаар байгаа маа тий. Канад Кубектсэн цайз дээрээс байсан. Кубекийн сайжиг гадаа зөндөө байгаа шүү. Байшлын өстө алган дээр харагдаж шүү бүх юм. Тий. Цайзыг ер нь дандаа юм өндөрлөг газар яг алсын хараатай бүх газараа хардгаар хийх юм. Эдинбургийн цайз маань 11-р зуунд баригдсан гэж үздэг юм байна. Анх 1296 онд Английн Эдвард I хаан бол цэрэглээд халдаж давталсан байдаг юм байна. Тэгээд 1297 онд болохоор Шотландын ард түмний хүүд агуу тэмцэгч гэж байгаа шүү дээ. Одоо энэ Английн энэ Шотландын бол Домогт Баатар Уильям Волс бол цэргийн жанжин байсан юм байна. Тэгээд энэ Шотландын Стерлингийн гүүр гэдэг газар Стерлингийн толдаан гэдгээр ялалт байгуулад их алдарсан юм байна. Шотланд даяараа Уильям Волс. Стерлингийн ялалтын дараа Шотландын хаан Шотландыг хамгаалагч гэдэг тийм цол өгж исэн юм байна. Гэхдээ Волс ч өөрөө болохоор тайж язгууртан гаралтай хүн байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа жил нь 1298 онд болохоор Шотландууд эргээд англичуудаа бол ялагдсан байт юм байна. Тэгээд 1305 онд Уильям Волсыг эзэнт гүрэн даяараа ерэн сурвалжж байгаа. Нөхөр кинон дээр гардаг штэ. Уильям Волс зугтааж яадаг штэ. Тэг яг тэр бол түүхэн дээр бас яг тийм байсан юм байна. Тэгээд англичууд барьж аваад Лондонд аваачаад Английн хааны тушаалаар Уильям Волсыг бол цаазаар аваад тэгтээ их зэрлэгээр хороосон гэж байгаамаа. Тэгээд хамаг ингээд мөчүүдийн нэг Английн том хотуудаар ингэж тарааж өлгөжсэн гэж байгаа байхгүй. Тэгээд Уильям Волс 1270 онд Шотландын нэгэн жижигхэн тосгон дэм төрсөн хүн юм байна лээ. 35 наснда болохоор ингээд Английн эзлэн төрмгийлэгч сааслуудаад тэгээд нас барсан ийм түүхтэй хүн байд юм байна. Тэгээд тэрнээс хойш Уильям Волсыг бол Шотландын ард түмний Домогт Баатар эрлэхийг хүү мэтэр ингээд өргөмжлөөд ер нь одоо түүхэнд бол маш тод том руу үлдсэн байдаг юм байна. Энэ хөшөө нь бол яг энэ Эдинбургийн цайз дээр байдаг юм байна. Тэр кинон дээр нүрээ ингээд будаад идэх цэнхэр цагаанаар. Тэр чинь өсөөл энэ төрийн талбай юм биш үү? Тийм байна. Шотландын төрийн талбай болоод нүрээ цэнхэр цагаанаар будаад. Тийм байна. Сая бас энэ доор нэг залуу байж тээ бодцсон тий. Хэдүүлээ доошоо бухта будаад буйда. За тэгээ Уильям Волсын хөшөөг үзчихье гэсэн чинь Эдинбургийн цайз дээр байдаг юм байна. Тэгээд тэр Стерлинг биш үү? Стерлингийн толдаанаар ялт байгуулсан газар бол Уильям Волсын айгүй том хөшөө байд юм байна. Тэгээд өөр бас нэг энэ хотоос 60 майл яваад нэг том цайз дээр бас Уильям Волсын маш том хөшөө байдаг юм байна. 67 м өндөр нэг цайз. Тийм 67 м өндөр тий. За тэгээд энэ
сайхан цайз дээр өстой бас л эртний 1200 1100-аад онд гэхэр чи манай бас Чингис хааны үеийн цайз байна шүү дээ. За тэгээ яалчгүй Эдинбургийн цайз бол дэлхийд бас хамгийн гайхалтай цайзуудын тоонд ордог. ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн юм гайхалтай газрууд үзэхээс яах вэ? Сайхан газар чинь. За Эдинбургийн Royal Meal гэдэг одоо жуулчны төв гудамж нь яг энэ кастлаас үргэлжлээд байд юм ба штэ. За энэ цайз бол Шотландын Давид хааны тушаалаар анх баригдаж ирсэн гэсэн түүхтэй. Тэгээ ер нь бол энэ Шотландд нэг ЮНЕСКОгийн соёлын өвд багтсан 6 газар байдгийг. Тэрний 2 нь бол энэ Эдинбург юм байна. 2 нь юу гэхээр Эдинбургийн энэ шинэ болон хуучин хотыг бүр хотоор нь тэр чигээр нь ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгээд авчиж байгаа байхгүй. Энэ цайзыг жишээлбэл ингэж ялгаж авахгүйгээр хотоор нь ингэ авчина гэдэг чинь энэ хот ерөөсө тэр чигээрээ хүн төрөлхтний соёлын өв юм байна. Энэ цайз чинь бас ингээ харахад зүгээр нэг цайз юм шиг боловч энэ чинь дотроо бас тэр хамгийн дээд David's Tower гэдэг Давид хааны таавар байт юм байна энэ дотроо. За тэгээд Half Moon Battery, Castlewell гэдэг байт юм байна. Тэгээд Crown Square гэдэг одоо энэ цайзын бас нэг гол үүрэг нь юу вэ гэхээр хаадын одоо титэм гардуулдаг. За мөн хааны ордон. За тэгээд мөн шорон гэдэг олон зориултаар энэ цайзыг ашиглаж ирсэн. Энэ нь бол юутай төстэй санагдаж байгаа вэ гэхээр Лондонгийн Tower of Londonтой их төстэй юм байлээ. Яг одоо энэхүү кастлын зориултын хувьд бол хааны ордонч болчдөг, шордонч болчдөг, тэгээ бэхэлтийн цайзч болчдөг, зэвсгийн агуулгач болчдөг те. Ингээд олон зориултаар энийг бас ашиглаж ирсэн түүхтэй юм байлээ. За тэгээ Шотланд бол бас хүн ам бол багтаа ирнээсээ дотоодын нийт бүтээгдэхүүн бас өндөр байна. Хүн амаар бол 5.5 сая хүн амтай. За нийт Их Британи бол 243 мянган км квадрат газар нутагтаагаас 77 мянган нь бол Шотланд юм байна шүү дээ. Хойд Ирланд бол нэг 14 мянган юм байлээ. Уэльс бол 20 мянган км квадрат ийм газар нутагтай юм байлээ. Тэр нь Уэльс, Хойд Ирланд хоёр бол маш цөөхөн хүн амтай юм байлээ шүү дээ. Тэг ингээд Их Британаар бол бид нэр ингээд үндсэндээ бүх улсаар нь аяльчиж байгаа юм л да. Их Британы одоо энэ арлаар бол тэр чигт нь аялчлаа. За мөн Ирландын Дублин хотоор аялчлаа. Belfast орлоо. Эдинбург, Глазго, тийм Умард Ирландын нийслэл, Ливерпул, Манчестер гэдэг бид нар маш олон газруудаар ингээ аяллаа. Лондонгоос бусад энэ газруудынх нь хүмүүс нь бас их халуун сэтгэлтэй их сайхан зочломтгой найрсаг сайхан хүмүүс байд юм байна. Манай Лондонгийнхан яасан. Лондонгийнхан. Гэхдээ яг Лондонгоор төсөөлөд идэг гэсэн энэ чинь шал ондоо бас ертөнц юм байна шүү дээ. Ондоо. Тий. Өмнө бас ингэж миний хувьд бол чи бол өмнө явж ирсэн. Гэтэ ийш ирж үзег байсан. Нааш бол ирж үзээ. Би Лондонгоор л явж ирсэн. Одоо энэ Англи, Их Британаар явж байгаа. Өөр юм байна. Өөрсдөө хэлээр ер нь ярьдаг юм байна. Ярьд юм байна. Уэльс гээл бас тусдаа өөрсдөө хэлтэй ингээд улсууд байгаа шүү. Тэгээд ер нь явж үзчихэж л мэдх юм байна да. Тэгээд мянга интернетээр хараад ингээд хүн чинь бас ойлгочих юм байна. Тэгээд бүгд энэ орны хүмүүс Монголд л очиж үзмээр байна гэсэн юм. Харин тэгж юм. Бүгд тэгж юм. Монголд гоё шүү. Хамгийн гоё газар шүү дээ. Тэгээд бүгд тэгж шүү. Гэр байгаа, морь байгаа гэдэг хэлсэн шүү. Бас холдоод байгаа л та. Монголч бас хоол юм. Тэгээд гэтээ аргагүй байна. Одоо Айсланд чинь бас ингээд онгон байгальтай айгүй гоё газар. Тэгэхэд тэнд ерөөсө дураар явах ямар ч үндэслэл. Ямарч боломжгүй. Бүгдийг хашцсан ингээд нэг нарийнх юмар ийшээ гიშхийг орохыг хориглоно гэсэн. Эцээдтэй дэлхийд Монгол шиг тэгэл аль ч улсын иргэн очиод дураараа хөдөөхээр хоноол хүн амтангүй газар тэгэл дураараа явдаг газар даан чалгатай нэр. Тэрүүгээрээ ялгаатай байна. Яг го манад ийм ордон цайз байхгүй л дээ Монгол оронд. Гэхдээ энээс илүү юм манай улсад байна шүү. Байна. Бид нар одоо өөрсдийнхөө давуу талаа ашиглаад бид нараас гоё аялал жуулчлал бас хийж болно шүү дээ. Янзын гоё хөгжүүл хэрэгтэй. Тэрийг л ойлголоо. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Яа ингээд бид нар Royal Meal гэдэг гудамжаар алхаж байгаа. Энэ гудамжийг утга учиртай юм байна хуцаа. Ямар утгатай вэ гэхээр энэ Royal Meal гэдэг гудамжаар Эдинбургийн цайзаас Холливуудын ордон гээд хааны ордон хүртэл алхах байхгүй. Тэгээ тэр 1.8 км-ийг Шотландууд миль гэж хэлдэг юм байна. Тэнгүүд Royal Meal гэдэг нь энэ гудамжийг нэгдүгээр хэмжээг нь хэлж байгаа. Royal гэдэг нь бол одоо хааны те тансаг зэрэглэлийн гудамж гэсэн утгатай.
За жинхэнэ Шотландын үндэсний хувцастай хүн. Юбхтэй те. Юбх өмссөн жинхэнэ яаж юм да. Royal Meal гудамжинд ирвэл та бүхэн ийм гоё юм бас үзэх нь байх шүү. Эвэр ингэж байна. За. Энэ манай хүнчилчин. За. Та бидлэр мөнгө өгж бол нэг бол карта татуулаарай гэх картын машин хэлсэн. Амар бизнес. Саяны цай зүү штэ. Саяны цай чинь тэр 6 дугаар Джеймс гэдэг хаан чинь 1-р Элизабетийг нас орсны дараа бүх Английн хаан болсон. Тэр хаан чинь энд төрсөн гэж чинь цай. Харин тийм гэж. Гэгээ Мэри гэдэг ээж нь болохоор Мэригийн хатан хаан байсан юм байна. Тийм ээ. Их Британий тий. Яг тухайн үед одоо л Их Британи л та. Тухайн үед бол яг хөө тэгээд бүх Англи гэдэг нь одоо энэ Шотланд юу хоёр л байсан байхгүй. Тийм тийм. Джеймс хааны төрсэн сайз руу орчод гараа явж байна да. Бидний ард харагдж байгаа энэ гайхалтай сүм бол Royal Meal гудамжинд байдаг. За ер нь энэ Эдинбургийн хуучин хотын хамгийн өндөр барилга нь бол энэ сүм юм байна. Тэгээ энэ сүм бол 1842 онд энэ Royal Meal-д ингээд баригдсан. Шотландын одоо шашны уулзалт болдог ийм газар байна. За Royal Meal бол өөрөө их хуучны гудамж. Тэгээд 19-р зуунд нэлээд сүүлд барьсан юм байна энэ сүмийг. Тэгээд их гоёмсог сайхан сүм юм аа. Ер нь Эдинбург цайзаас гараад ерөөсөө за нэг 100 м хөрхүүгүйтэй явал байдаг юм байна. Маш ойрхон юм байна. За 200 м ч юм уу жоох явал байдаг юм байна. Тэгээ Royal Meal гудамж бол 1.8 км одоо бид нар ингээ алхах гэж байна. Тэгээ Royal Meal гудамжинд бол маш их олон үзэх юмнууд байдаг юм байна. Тэгээ дөнгөж бид нар одоо гудамныхаа эхнээс л доош уруудаад явж байна. За жинхэнэ Давид нэгийн үеийн сүм биш үү? 1124 онд баригдсан сүм. Энэ сүмийн одоо урд байгаа энэ хөшөө бол 5 дугаар Дюк гэдэг хааны хөшөө юм байна. Энэ Royal Meal дээр байгаа энэ сүмүүд те энэ хуучны барилгууд бол энэ Эдинбург хотыг хотоор нь те ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэж авсны бас нэг гол шалтгаан нухаа. За 1124 он гэхээр чи баг 1000 жил болох ч байгаа сүм биш үү? 900 гаруй жил болж байгаа сүм байна. Яс яагаад байхгүй? Энэ жоо ойчтой байна уу? Бас мөнгө гэж юм. Тиктэй юм шиг байна. Аа? Тиктэй юм шиг шүү дээ. Дэлхийн бүх сүм мөнгө байдаг шүү дээ. За. Хүмүүс салгах чинь. Би ямар католик шашинтай юу? Би ямар христийн шашинтай юу? Би ч өөрөө Монголын бөөмөрөд буддизм ашигтай шүү дээ. Оо энэ хараа. За энийг л ав хараа. Энэ бол ганцаад. За би. За. Надаас энэ. Хоёул энэ үү. За. Энэ хараа. Энийг цэвэр Шотланд төхөр байна да. Холдоороо л гэдэг нь. Энэ ч яг одоо ажиллаж байгаа такс юм байна шүү дээ. Тэр Лондонгийнх зарим нь ажиллагаа байцсан байлээ шүү дээ. Эндээс түр хүмүүс үр яриад л шүү дээ. Энэ хараа. Ингээд insert credit card гэнэ. Ийшээ ингээд карта хийгээ заяа. Ийшээ карта хийгээ тэгээ ингээд дугаараа хийгээд байдаг юм. Энэ шууд ажиллаж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс яг энэ таксоноор бас ингэж яг амьдаар нь ярьж ингэж бас кайф авд юм байна шүү дээ. Одоо гар утсаар явах бол сонирм биш болчихлоо шүү дээ. Жинхэнэ Шотланд үндэсний хоол идэ гэж бодлоо. Тэгээд ийшээ орох үед үлээ. Гой Шотланд хоол идэ. За бүгдээрээ сайхан олсороо. Сайхан орцгороо. Шотланд үндэсний хоол юм байна. Шотланд үндэсний хоол. Гоё юм байна. Гоё юм байна. За бид Mercat Cross гэдэг газар ирчихсэн байна. Royal Meal гудамжны бас нэгэн гайхамшиг юм байна энэ. Шотландын хааны олон нийтэд одоо мэдээлэл энэ төр хийдэг газар юм байна шүү дээ. Эндэр шиг юм. Эндэр шиг тий олон нийтэд мэдээлэл хийдэг. Шинэ хаан маань зарлах үед хүндэтгэлийн мэдээлэл энэ төр хийдэг ийм газар юм Энэ байна. хаалгаар нь ороод энэ Дээшээ гараа зогсчтой юм байна. тэгээд олон нийт за шинэ хаан гэл хааны зарилгыг ингээд олон жил гаргасан. За Уильям Волс бол манай хотын хүндтэй хүн шүү гээл те. Шотландын ард түмний хамгаалагчаар Зарлалаа гээл те. Тэгээд энэ бол Mercat Cross гэдэг нэртэй. Тэгээд 14-р зуунд анх баригдсан гэж үздэг юм байна. Тэгээд сүүлд 19-р зууны ч бас сэргээ засварсан юм байна. Энэ дээр байгаа энэ бэлэг тэмдгүүд нь бол дандаа хааны одоо сүлдүүд юм байна шүү дээ. Тойрсон энэ өнүүд. Тойроо тарь энэ айгуу гоё явахгүй. Маш жижигхэн хэрнээсээ маш их утга учиртай түүхийг агуулсан. За дахиад доош өргөжлөл явъя да. Энэ Адам Смит гэдэг хүний хөшөө юм байна. 1723-аас 1790 гинэ. Эднийхээс юу их зарах юм? Кашмир
Энэ гудамжинд дүүрэн Кашмирын дэлгүүр шүү дээ. Маден Скотланд тий. Тийм шиг үү тий. Манай монголч тий. Энэ одоо ингэр нь шүү дээ. Жишээлбэл хараа. Энэ ингээд Кашмир оролтон те энэ цүнхтэйгээ ослох нь шүү дээ ингээд. Ослол зүгээ цүнхээ энэ айгу гоё бэлэг болох юм байна. Манай монголчууд ингэ хийчихвэл бас энэний санааг нь авчихсан. Манайхан хийж байгаа амар юм. Манайх ч энэс амар шүү дээ. Цүнх нь үү? Говь мовчин лаг шүү дээ. Ер нь Кашмирын дэлгүүр айгу ихтэй юм байна энэгээр. Лавл нэг 10-аад дэлгүүр лав харагдчихэ. Сая тэр дээгүүр зөндөө байсан. Энд хүртэл шүү дээ. Эдинбург, Кашмир, Ламсбург. Энэ хүүтэн газар болохоор Кашмирыг өмсдөг юм байна шүү дээ эднэр. Сэрүүх учраас хамгийн задлал Украины төг байх шиг байх юм. Тийм байна. Тэгээ наадлынх нь бол Их Британий төг байна. Украины төг гэдэг юу вэ? Цаатлаасаа 3 дахь нь болохоор Шотландын төг байна. За тэгээд 4 дахь нь болохоор Европын холбооны төг байна. Элизабет 2-ын юу юм бэ шүү дээ. Coronation юугаа сая өнгөрдөгийн нөгөө хатан болсон титмээ авсны ёслол байна шүү дээ. 53 оны 6 сарын 2 гинэ. Залуу хүн шүү дээ. Хоёрдугаар Элизабет хамгийн урт наслсан. Олон жил 70 жил төрүүлсэн гэдэг шүү дээ. Тий. За энэ Kings Gallery-г нь үзчихэд гараад ирлээ. Дотор бичлэг хийлэгдэг юм байна шүү дээ. За энэ барилга бол Шотландын парламентын Queensberry House юм байна шүү дээ. Энэ ордоо. Тэгээд хамгийн гол нь доор нь яг шотландаар бичсэн байна. Шотланд бичиг гэж ийм бичиг байд юм байна шүү дээ. Парламент айба интерс. Өөш Queensberry нь хэвээр байна. Энэ болохоор нөгөө яг тусгай хаалган юм байна. Public interest нь урагшаа гинэ. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За өглөөний мэнд. Шөнийн 3 өнгөрч шүү. Одоо бид нар Франкфурт руу нисээд Франкфуртаас цаашаа Мятийн онгоцны сургууль. Тэгэл харьлаа да. Өглөө 6 цагийн нийслэг болохоор бид нар ч онгоцны худал дээр 2 цаг хийлгээ. Эдинбургийн онгоцны худал чинь нэг л тэрматтай юм. Шотландтай хамгийн том нь гэж байна. За Англи дотроо, Их Британи дотроо бас хамгийн их үйл хөдлөлттэй ийм аэропорт юм байна. Бид ингээд хамгийн сонирхолтой дэвсгэрт нь ерөөсөө ингээд хамгийн том дэвсгэрт нь 50-ийн дэвсгэрт шүү дээ. Хамгийн чанга болохоор энэ 20-ийн дэвсгэрт юу цаас биш хулдаас нь тохиолдсон. Рентийнхаа төрөөсөө машиныг сая доор үлдээчлээ зогсоол дээр нь тавиад төлхүүрийн дотор нь ингээд үлдээлээ тийм. Хүн мөн чи ер нь энэ 2 цаг болохоор ер нь ингээд хүн мөн гэж байха болсон юм байна шүү дээ. Тэр Айсландын буудлууд бол ерөөсөө exception байхгүй. Дандаа код явуулаад болоо. За энэ код шүүгээд Хүн харахгүй тийм. хүн харах. Хүн ба. Тэгээд энд байгаа хүмүүс ер нь ингээд яаж байгаа нь хүүхдтэй л боловсралтай юм байд юм байна шүү дээ. Бас нэг Европ бас мөнгө хураагаад гэж хаашаа гайгүй. Яг нэг өртөг зарлага нь цалин өндөр авах хүмүүс өртөг зарлагаас айгүй өндөр. Бас дагаад өндөр болох. Мөнгө хураах боломж байхгүй. Энэ Шотланд ер нь монголчууд бас ер нь харагддаг юм байна шүү. Өчтөр Эдинбургээр өчтөр өдөр чи явлаа. Монгол нэг ч таарсан. Франкфуртын дьютид ирчлээ, ороод ирлээ. За ингээд бид нэр Франкфурт Main Airport дээр ирсэн. Алдарт Альберт Эйнштейний хөшөөн дээрээс ингээд аяллаа дуусгаж байна. Эйнштейн ахтайгаа сууж байна да. Эйнштейн. За ингээд бидний энэ удаагийн аял ингээд дуусч байна. Ингээд Монгол руу явах гээд
онгоцондоо суухгаа байж байна. За тэгээд та бүхэн тэгээ дараагийн нэвтрүүлгээр Австралийн Сидней улсаа. Полсын дээгүүр цаашлан одлоо Ширүүн бороо цонхыг тоошлоо Сэтгэл хөдлөн бодол дурсан ч тадроо Нэгэн намрыг утлаа нэгэн насыг